Одоогийн бичлэг нь явагдаж байна уу тий? За. За дараагийн дасгалаа одоо үзье. За дараагийн дасгал одоо мөрний арын булчингийн хэсэгт орсон дасгал. За мөрний арын булчинг бол энэ хоёр дасгалаар л хийдэг. За нэг нь бүхийсэн байдлаас гантел алдлах гэж байна. Эсвэл бүхийлтөөс гантел алдлах гэсэн дасгал. На 3 основных пучка. Это передний. За бүхийлтөөс гантел алдлна гэхээр ерөнхийдөө нэг 70 градус цэрэгтэй бүхийгөөд тэг гантелээ хоёр тийш нь алдалж өргөнө. Тэгэхээр арийнхаа булчингаар мөрний арын хэсгээр одоо гантел ажиллуулж ийн гэсэн үг, гантел өргөж. За яг энэ хүн шиг мөрний хэмжээний байдалтай зогсоод нэг 70 градус орчим бүхий. За тохооны үеэр бас жаахан нугална. Тэгээд дасгал хийж явах үедээ тохооны үеэр хөдлөхгүй. За хоёр тийш нь алдлаа. Мөрнийхөө харалдаа юм уу мөрнөөсөө жоохон доош нь тохоогоо байрлуулж болно. За тэгээд дээшээ өргөд эцсийн цагт угаасаа тулаад цаашаагаа ингээ хөдөлгөөнгөө болчихно. За тэр үед нь 1 секунд юм уу секундаараа хүрэхгүй хугацаанд бариад чангарч байгаагаа мэдэрснээ дараа доош нь айж ухаан болгоо. Энийг бас доош нь айж ухаан болгохгүй бол сул саваад ивэл үр дүн багтаа. За энэ техникээр хийнэ. За мэдээж дасгалыг 3 юм уу 4 дахин хийн. Эхний 1 юм уу 2 оролт нь ер нь хөнгөн жингээр халаалт маягаар хийгээд сүүлийн 2 юм уу 3 оролтыг хөндрүүлж чинь. Хамгийн сүүлийнхийг хамгийн хүн жингээр л хийнэ гэсэн үг. За дараагийн дасгал нь бас мөрний арталт хийгдэх 2 дахь дасгалыг одоо та бүхэн танилцуулъя. За тэрийг арилгач дараа нь гаргаад ирье. Одоо тэгвэл мөрний уртлын дасгалыг үзүүлье. За мөрний уртлын дасгал гэхээр хамгийн ихэн заасан штангтай үндсэн шахалтыг толгойн урдуур шахахаар мөрний уртл буюу нэлэнхүйдээ орно. Гантелтэй одоо энэ дасгалыг хийхээр нэлэнхүйдээ биш зөвхөн уртлын хэсэг нь орно. Тэгэхээр урдуураа шахаж болно гэсэн үг. Суугаа юм уу гэсэн байдлаас эсвэл ийм байдлаар хийж болно гэсэн. За биеийн тамирын дасгал дээр шууд дээш нь ингэж явуулдаг тохиолдол байдаг. Тэгэх юм бол мөрний булчин ажиллаад биш өөр булчингоо давхар ажиллана л гэсэн үг. Тэгэхээр бодибилдингийн тамирчид бол мөрний булчин ажиллахад бол ийм участвующие мышцы тал хийнэ гэсэн үг. Тал буюу мөрний харалтаа хүртэл өргөнө л гэсэн үг. дыхание. За энэ амьсгалыг бол өргөхдөө гаргаад уулгатай амьсгалаа аавна гэсэн үг. Өргөхдөө амьсгалаа авчих юм бол эвгүй. Одоо чанга орилж хашгирахын оронд амьсгалаа гаргаж ийл гэсэн үг. За
За 90 өдөө татах гэсэн нэг дасгал байгаа. За тэрийг одоо та бүхэнд үзүүлье. За 90 өдөө татах гэдэг дасгал нь мөрний артлын хэсэгт ордог дасгал. Бүх хийж байгаа татахтай адилхан гэсэн үг. Дасгалын техник нь бол арай өөр байдлаар энэ штангтай хийнэ. Штангтай хийвэл эвтэйхэн. За та бүхэн нэвтүүдээр гаргаж өгөн та энэ нэрийн тэмдэглээд авч болно бас. Тяга штанги. Штангыг подбородку 90 рүүгээ татах гэж. За эндээс хамгийн богинохон бичлэгийг үзтгэж. За энэ бичлэгийг та бүхэнд харуулъя. За энэ дасгалыг хийхдээ хөл бол мөрний хэмжээтэй байна. За тэгээ ингээд зогсож байгаа байдлаас тохоогоо дээш нь өндөр өргөд 90 рүүгээ штаг татна гэсэн үг. Гарны байрал бол мөрний хэмжээтэй байж болно. За тэгээ зарим хүмүүс мөрний хэмжээс мэдээж бага барилттай барьдаг. Зарим мөрний хэмжээс ихэрч барьдаг. За энэ үзүүлж байгаа тамирчин маань бол мөрний хэмжээс нэлээд бага зайтай барьж байна. За дээш нь өгтөө өөрөөр гарыг тохооноос намхан байлгах нь шүү дээ. Гараад доор нь байралтай алгыг тохойг бол жоохон өндөр байралтай яг энэ шиг ингээ 90 рүүгээ дээш нь татаад доош нь бас айж жоохон буулгана. За энийг бол гарыг зайтай барьж хийж болно. За дээшээгээ жоохон дутуу энэ чэйжний хэмжээ хүртэл өргөж бас болно. Хэтэргийн нэг өндөр өргөх бас онцгой шаардлага байхгүй. Тэгэхээр л бас олон булчингууд хамрагдаад байна. За энэ мөрний арын хэсэг ажиллаж байна гэсэн. За тэгээ мөрний арын хэсэг, дундлын хэсэг гэхээр ер нь толгойн араас шахалт гантелтэй аллах гэсэн дасгалууд байна. За мөрний уртлын хэсэг гэхээр саяны дасгалч нь бол уртлын хэсэг шаардлагат ордог дасгал. Уртлын хэсэг гэхээр тохоогоо шулуун гантелтэй өргөх эсвэл толгойнхоо урд дор штанг шахах гэсэн үг. Гэсэн дасгалууд орно. За ингээ мөрний дасгалууд бол ер нь энэ гурван багц нэг энэ дасгалуудыг хийн. За энэс өөр дасгалуудын үйл эдгээр дасгалуудыг бас нэг хувилбарна л гэсэн үг. За та бүхэнд одоо даалгаврын мөрний дасгал дээр өгнө. Ямар даалгавар өгөх вэ гэхээр би мөрний бэлтгэлийн төлөвлөгөө та хэдэд үзүүлнэ. За тэрний дагуу төлөвлөгөө ингээ монгол хэл дээр бичсэн байгаа. Толгойн урд дор шахах, толгойн араар шахах гэдэг юм уу. Дасгалуудыг та арай өөр хүн дээр энэ бичлэг тэгээд тэгээ над руу явуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл мөрний уртлын булчиг хөгжүүлэхэд ямар дасгал хийх вэ гэхээр та энэ дасгал хийнэ гэж үзүүлэхийн оронд энэ дасгал хийнэ гэд миний саяны бичлэг шиг бичлэг арай өөр хүн дээр энэ чинь Америк хүн дээр ч хийж болно, ямар ч хүн дээр хийж болно. Бичлэгийг надраа ингээд явуулна гэсэн үг. За комплекс бэлтгэлийн төлөвлөгөө гэхээр саяны энэ 3 багцанд орсон хөтөлбөрүүд байгаа. За тэгэхээр тэр 3 багцанд орсон хөтөлбөрийн дагуу та дасгалуудаа надад хийж үзүүлж байгаатай адилхан
одоо бичлэгийг над руу яг дараалалаар нь явуулнаа гэсэн үг. За одоо та бүхэн дахиад нэг тайлбарлая. За энэ мэйл хаягаас шууд та хэд их даалгавар үзүүлчихье. За энэ гарч ирж байна. За эндээс мөрний булчин хөгжүүлэх дасгал дээр Том Принц гэдэг хүний хөтөлбөр байгаа. За энэ 5 дасгалыг та надад одоо хийж үзвэл, өөрөөр хэлбэл энэ 5 дасгалыг хийж байгаа одоо бичлэг надад явуулах нь шүү дээ. Нэгдүгээрт толгойн араас шахалт. За толгойн араас шахалтыг ямар техникээр яаж хийх вүлээ? Хэрвээ та нар ойлгосон бол надад яг тэр техникийг үзүүлж байгаа бичлэг. Одоо мэдээж миний түрүүний үзүүлсэн тамирчны бичлэгийг явуулж болохгүй, өөр тамирчин дээр үзүүлээд одоо явуулна гэсэн үг. Хоёрдугаарт алдлалт гэж байгаа. Мөрний дасгал учраас энд дутуу ичиж босоо зогсоогоос юм уу эсвэл суугаагаас алдлах дасгал. Өөрөөр хэлбэл энэ толгой араас шахалтыг нийлэх үедээ тэгээд гол дундлын багцсан нөлөөсөн дасгал хийсэн байна. Тэгээд дараа нь алдлалт хийдэг юм байна энэ Том Принц. За энэ мөрний өргөн хэсэгт бас орж байгаа. За гантилтай шахалт гэж байгаа. За мөрний дасгал дээр гантилтай шахалтыг зогсоо юм уу суугаа байдлаас хийдэг. За мэрэгжлийн тамирчид хүн жингээр хийдэг учраас суугаа байдалтай гантилтай шахалт юм. Тэгэхээр та суугаа гантилтай шахалтай бичлэг надад явуулах нь байна. 12 давталттай хийн. 6-аас 12 давталттай. За тэгээ 3 удаа ордог байх нь мэрэгжлийн тамирч учраас. Мэрэгжлийн биш тамирчин бол жинл баг байна л та. Тэгэхээр бас иймэрхүү орж болно. Эсвэл энэс их оролттой ч хийж болно. За мэрэгжлийн тамирчид бол жин нь бол хүн чимгээр. Энэ мөрний дасгалыг мэрэгжлийн тамирчид голцоо 200 кг-аар хийдэг. Тэгээ та буруу сонсоог 200 кг мөрний зөвхөн мөрөн дээр шах. Бид нар бол 200 кг-аар сууж усч дийлэхгүй шүү дээ. Тэгэхээр мэрэгжлийн тамирчдын ялгаа гэдэг тийм хүн жингээр хийдэгтэй байгаа. Хийдэг дасгалууд техникүүд бол адилхан. За дараа нь энэ мөрний ардлын хэсгийг оруулдаг ахын 4-р дасгал нь. За тэгээ бүхий жаллах дасгал. Та 4-р бүхий жаллах дасгалыг надад бичлэгийг явуулах нь байна. 4-р хүчлэг. За тэгээд бас 5 удаа хийдэг байна. 6-аас 15-ын давталттай. Бүхий жаллахад хүн жингээр хийх боломжгүй учраас арай хөнгөн гантилтай хийдэг. Тэгэхээр арай олон давталтаар хийж болно гэсэн үг.
За энд чэйж рүүгээ штанг татах гэж бичиж байна. Эрүү өөдөө штанг татах. За эрүү рүүгээ штанг татах гэж хэлсэн арай дээр. Яг л дасгал хийж яхад угаасаа л эрүү рүүгээ чиглүүлж татдаг. Ер нь бол гэхдээ эрүүндээ хүрэгдэггүй. Ер нь чэйжний харалдаа ирээл буцааж буулгадаг учраас энд чэйж рүүгээ татдаг бичсэн байна. За альгээрч байж болно л тоо. Хэдүүлээ хичээл шалгалт авахд бол эрүү рүүгээ татдаг гэдэг үгэллэгээл ашиглая. За тэгээ эрүүн өөдөө штанг татах дасгалыг ойлгосон бол надад тэгээд 5 дахь дасгалыг бичлэгийг явуулах нь байна. Техник нь. За энд бол оролтууд хооронд 2 минут амрын мэргэжлийн тамирчид гэж байгаа. Мэргэжлийн биш сонирхогчид бол 30 секунд юм уу? 1 минутаас дэш шаардлагагүй. Яагаад гэвэл ачаал багтай хөнгөн жингээр хийдэг учраас. 200 кг-аар хийцэн хүн бол шууд 30 секундын дараа дахиад 200-аараа хийх боломжгүй шүү дээ. Тэгэхээр эдгээр 2-оос бүр 3 минут амардаг. За 3 минутыг бол голцоо нөгөө суулт нөгөө том булчингууд дээр л амарна. Тэрнээс илүү амархгүй. Тэгэх юм бол нөгөө бас булчин хөрчин гэсэн үг. За та хэд дөх даалгавар бол энэ байна. За тэгээ мөрний булчин хөгжүүлэх гэсэн одоо лекц биш тийм нэг юм уншина гэвэл та Монгол сайт руугаа ороод Google-ээр ороод мөрний булчин хөгжүүлэх, мөрний булчингийн талаар, мөрний антом физиологи бүлтгэц гэдгийг өөрсдөө олж унших нь шүү дээ. Тэр бол Google дээр бэлэн бичлэг байгаа юм чинь. Тэрнээс асуух юмнуудаа бол бэлдээд надад миний имэйл хаяг руу явуулж болно. За тэгээ дараагийн хичээл ороход би энэ хичээл дээрээ тэр асуултыг чинь дагуу хариулаад бас хичээлийн ихэнд юм төгсгөл хариулаад гэж болно. За өнөөдрийн хичээл бол ингээд дуусж байна. За ер нь тэгээ булчингийн багцууд ер нь мөр, нуруу, гар, шуу, хөл, шилб, хэвлий гэж хуваадаг. За хүзүү гэж бас орж болно. Хүзүү оруулдаг. Гэхдээ бүр нэг тусгай булчин гэж оруулаад хөгжүүлээд байдаг учраас нэг олон ярьдаггүй. Бос булчингуудаа хамруулад ярьцдаг. За энэ булчингуудыг дасгалуудыг одоо та хэдэд бүгдийг тайлбарлаж ингэж хичээл дараагийн хичээлүүд орно. За өмнө орсон хичээлүүд бол ерөнхий ойлголтууд. Өмнө орсон хичээлүүдээ сайн ойлгосон бол одоо ингээд дараагийн энэ булчингуудын хичээл ямар булчинд ямар дасгал зохих вэ? Яаж хийх вэ гэдгийг бол та хэд бол илүү амархан ойлгоно. За баяртай хөгтөдөө.